За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэхэн бичлэгтэй тавтай морил 4-р өдрийн өглөөний 6 цаг болж байна. Би Чикаго даунтаунд явж байна. Өглөө 4 гэж босоод 5 гэд гэрээсээ гарсан. Тэгээд ямар ч байсан нэг $15-ийн нэг трип хийчихэд байж байна. За өмнөх бичлэг дээр нэг жоохон шүүмж авсан. Юу байсан бэ гэхээр хэтэрхийх өөрийгөө гаргаад байна. Энэ гадуур явж байгаа газрынхаа ажлынхаа талаар илүү танилцуулаач, хот мотынхаа талаар илүү танилцуулаач гэдгсэн. Тэр шүүмжлэг бол хүлээж авч байгаа. Хэтэрхий бас өөрийгөө гаргаад байсан байж магадгүй. Тэ. За өнөөдөр 9 цагаас буцаад нөгөө барилгынхаа ажил руу очих ёстой. Өнөөдөр чинь 4-р өдөр учраас. За барилга дээр нэлээд гой ахиц дэвшилттэй байгаа. Тэр болгоныгоо өнөөдөр үзүүлнэ. За яг одоогийн хувьд болохоор даунтаунд ороод ирсэн. За харуулъя. Бороотой байгаа байхгүй юу? Бороотой байна. Тэгэхээр би бороотой гайгүй сайн дуудах болоо гэж бодоод өнөө өглөө гараад ирсэн. Тэгээ дуудлах хүлээгээд байж гин. Тэр харж гин үү? 6 цаг 11 минут. Гадаа дуулаахан байна. 46 гэдэг чинь нэмэх хэд юмтэй. Бараг 10 юм болоо. За нэг хүн авах гэж. Сая энэс өмнө нэг $8 бичлээ. Одоо энийг аваад Midway онгоцны бодлоо доошоо яваад нэг жижиг онгоцны бодлоо очиж хөрөж өгнө. $41 авсан. Тэгээ гяс буцаад даунтаун орно. Тэгээд энэний дараа даунтаун руу хосоо орж ирчээд дахиад нэг трип хийчихвэл тэгээд өнөөдөр ажил боллоо. Нөгөө хүн маань надад цөнхөө өгчөөд би цөнхөний хоош нь хийцэн. Тэгээд гяс нэг жуус авчаад ирээ явсан. Тэр дэлгүүрлээ орсон. За даунтаунд ороод ирчлээ. Хүмүүнээ буулгачлаа. Сайн нэг онгоцны буудлаас зөрж хүн аваад нэг юм буулгасан чинь дахиад нэг $13 юм өгөөд. Тэгээд тэрийгэ буулгачлаа. Одоо онгоцны буудлал руу юм дуутчихвал явчихдаг юм уу гэж бодоод байгаа юм. Одоо ямар ч гэсэн асфальттай нөгөө нэг барилгынхаа ажил руу явж байна. Тэгээ хурдны зам руу ортол асфальттай явж байгаад. Тэгэд хэрвээ дуудахгүй бол шууд явчих. Дуутчих юм бол авчиг гэж бодож байна. Яг одоогийн байдлаар би $99 тавьчих. Тачгүй шүү. Нөгөө барилгынхаа ажил руу маань 25 минут байна.
9:35 гэж очих юм да. Яг Чикаго даунтаунд Чикаго даунтаунд 0 олно гэдэг үнэхээр асуудалтай байдаг. Нэг юм дээд талд юу ш тарж байна. Метро. Яг метро бол биш, метро ингээд дээгүүр явдаг. Тэгээ эн чинь бас хоёр давхар их хөөрхөө. Тэрний доор байна. Бас яг энэний ойролцоо амьдардаг хүмүүс бол нэлээд дуучин мэтэл байдаг бах та. Түрүү ярьжээс нөгөө яг энэ даунтаун дотор ер нь Чикаго ариад 0 болно гэдэг айгу асуудалтай. Ихэнх нь паблик 0 нийтийн 0 байхгүй. Зарим байгаа нэгүүд нь болохоор хоолны газар мазарч гэдэг юм те. Түргэн хоолны газар мазарч гэдэг. Тиймэрхүү юмнууд нь болохоор юу вэ? Юм худалдаж авах тэгээ ресиптээ үзүүлж байгаа 0 ор гэдэг. Цөөхөн хитэн 0 байдаг. Яг Макдоналдс гэдэг юм уу те. Тиймэрхүү юм дээр их асуудалтай шүү том хот ялангуяа. 0 нөхөөр паблик 0 байхгүй ажилтны 0 байгаа гэл. Тэгээ янз бүрийн дэлгүүрүүд рүү бүр том дэлгүүрүүд рүү орчих гэхээр гадаа нь зогсоол байхгүй эсвэл зогсоолцоонууд төлбөртэй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудал ихтэй. Нөгөө барилгын ажил руу явж ийн тэгсэн чинь урд богоо яваа зам хаачлаа нэлээд удаан хүлээх юм шиг байна. Тэр хоорондоо нөгөө шүүмжлэл ирээд байгаа тэрэн дээр нэг ганц тайлбар хэлэх гэсэн. Гол шүүмжлээд байгаа юм нь юу байна вэ гэх юм бол за нэгдүгээрт одоо Uber яриадах юм аа, жижиг сажиг Uber-ийн юм яриадах юм аа. Гоё юм үзүүлээч, хотоо танилцуулаач тий. IC-ийн талаар яриач гэдэг байгаа байхгүй. За би одоо хотын талаар зөндөө ярьсан учраас одоо бичлэг болгон дээр ярилттай шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол тийм байна. За Uber яриадах юм аа гэж яагаад би Uber яриад байгаа бэ гэх юм бол за нэгдүгээрт би тарак барьдаг байжгаад таракийг бол ерөнхийдөө мөнгөний ажил гэж үздэг байхгүй. Мөнгө сайн олдог. Тэгтээ бас одоо нөгөө sacrifice гэхэр чи одоо төлөөс ихтэй тий. Бас сул тал ихтэй. Тэр нь юу вэ гэх юм бол аг гэрээсээ хоол одоо өсөж дэвжих боломж муутай тий. Тэгээ зөвхөн хүн мөнгөний хараад таракны ажил руу ороод байгаа учраас би өөрөө бодож байгаад тий. За таракны ажил ер нь ийм сул талтай юм байна, ирээдүйгүй юм байна гэж бодсны үндсэн дээрээс өөр юм руу тэр дундаа барилгын чиглэл рүү явж байгаа. Тэгээд тэр хоорондоо одоо шилжилтийн процесс явагдаж шүү дээ. Шилжилтийн процесс явагдаж хахад дундуур нь биелүүдээ төлөхийн тулд, амьдрахын тулд, аргалахын тулд Uber хийгээд байж болох юм биш үү гэдгийг би ингээ харуулж байгаа байхгүй. За тэгээд эвсэг хугацааны дараа юмаа сураад бүтэмжтэй сайхан болоод ирэхин цагт бол зөвхөн барилгаараа ч юм уу те тиймэрхүү байдлаар ингээд илүү том төслүүдтэй ажиллаад яас их цагтаа зогсож байна. Тэгээд явж болно гэдгийг л ер нь харуулах зорилготой. За тэгээ миний чаналын гол ICE ярихгүй байна гэдэг байгаа тий. ICE ч одоо тэгээ юуг нь ярих вэ? ICE ирсэн байна, хүмүүс баривчилж байна. Тэгээ одоо тэрүүгээр байна гэж ярилтаа биш шийдвэр гарч байгаа шийдвэрүүд нь бол бүгдээрээ л тэгэл ойлгомжтой байгаа шүү дээ. Тэр их ярьдаг суугууд зөндөө байгаа. За миний чаналын гол зорилго нь юу гэх юм бол за гадаадад амьдарч байгаа хүн ингэж амьдарч байгаа юм байна. Иймэрхүү байдлаар явах юм бол миний бодлоор иймэрхүү байдлаар ингэж явах юм бол арай илүү ирээдүйдээ өгөөчтэй өсөж дэвжих магадaltaй юм болов гэдэг үндсэн дээрээс өөрөө би тэрийгэ туршаад үзээд үлгэрлэхийг хичээгээд ингэ явж байгаа байхгүй. Тэгээ бас миний бичлэгүүдийг үзэж байгаа болвол за ингээд нэг юм худлаа том юм санаа зовж ингэж байхын оронд ажлаа сайн хийгээд өөрийгөө хөгжүүлээд өсөж дэвжээд явсан дээр шүү гэдгийг харуулах зорилготой ажил хийх
урам зориг мотивац өгөх зорилготой бас ингэж ажиллаж болдсон шүү гэдгийг л бие хоторлож хойшоо сууж залхуурч суух биш, ингэж ажиллаж болдсон шүү гэдгийг л харуулах зорилготой байхгүй. Түүнээс би гинтэрийг ярих гэж бодохгүй байна. Гинтэрийг ярих юм бол их үзэлттэй л байгаа л та. Гэхдээ би тэгж хүчнээ олон юм суугууд байхад чинь би тийм гинтэрийг ярьж ховж хөөж тэгээд янз бүрийн том скандалууд дээр орж ярих ямар шаардлага байх вэ гэдэг байдлаар нэг жоохон тийм гэгээлэг сууг хөтлөхийг ажилуулахыг хичээж байгаа учраас тэрийг та бүхэн бас ойлгоорой. За авцаас олчлоо. Тэгээ барилга дотор ороод ирсэн байна. За барилга дээр маань юу болж байгааг ерөнхийд нь танилцуулъя те. Ойр төсөөлөг байна чинь. За том өрөө нэг иймэрхүү байдалтай байна. Одоо энэ шалын ерөнхийдөө хусч сэвэрлж байгаа. Энэ доороо бол юм модон шалтай байсан юм билээ. Тэгээ тэрэн дээр нь одоо юм дороож дэвссэн бол юу дэвссэн бол тэгээ эннийх нь ийм нэг цавар шиг юмнууд үлдчихэд байгаа байхгүй. Тэгээ энэ хусагдаж одоо арилахад айгу төвхтэй юм байлээ. Тэгээ энийг хусч байгаа. За нөгөө онгорхой байсан хануудаа бол битүүлээд явж байгаа. Түрүүчийн удаа бол энэ өрөөгөө гаргацсан шүү дээ. Энэ өрөөгөө бол эхний ээлжин замаска тавьчихсан. Гипс автонгуудаа хийгээд замаска тавиад хусцсан байгаа. Одоо ахаад давхарлага замаскнууд яваад тэгээ дараа нь будаг явна. За том өрөөний энэ хааныг бол бас болцсон. Энэ нөгөө сан рум байгаа шүү дээ, кофе рум. Сүүлд нь нэмж барьсан гэдэг. За энэ ирэхэд бол бас болсон. Мэдээч нэмж цэвэрлэгээ болно, өнгөлгөөнүүд явна. Энд ингээд онгорхой байсан шүү дээ. Энийг бол энэ 7 хоногт хийж байгаа. Одоо яг миний хийж байгаа ажил болохоор за одоо өнөөдөр бол энийг энэтэй бүглөөд, энийг бас бүглөөд тэгээд энэ байны өрөөний хануудыг бас бүглэнэ. Энэ дээдлих энэ цаатлахыг гипс автон гарч ирэх бүглэхгүй хаа. Тэгээ энэ хан маануудыг энэ хан арай болоог байгаа. Энэ хананд нөгөө нэг сантехник болон цахилгааны ажлууд нь яг одоо явагдаж байгаа байхгүй. Одоо ингээ холболтууд хийж шүү дээ. Энэ дүүшнийх шуг гаргаад ирсэн байна. Нөгөө угаалт турны шуг гаргаад ирсэн. Энэ дээр бас угаалт тур орж ирнэ те. Энэ ингээ хийгдээд явж байгаа. Энтлийн хааныг бас бүглэн. Энэ байны өрөөнийхийг болохоор энэ нөгөө арай өөр ийм арай зузаан тэгээд нөгөө муулдны эсрэг гэдэг чинь одоо нөгөө хөгзөрдгүү гэх юм уу те. Чийг аваад янз бүр болоод идэггүй тийм төрлийн гипс авт юм. За энэ өрөөгөө бол бас бүгэлж байгаа. Энэ хан үлдсэн, бусдын бол бүгэлдсэн байгаа. Нэрээ нэг хүн комент бичсэн байсан. Гипс автангаа хэвтэйгээр нь биш босоогоор нь хийх юм бол ер нь илүү дээр шүү гэсэн байсан баггүй. Тэгэхээр туршиж үзээд энэ ханан дээр хэвтэйгээр нь хийсэн байгаа. Энэ хоёр ханан дээр гэсэн. За энд дээр бол нэлээд зай гарсан байгаа ч тийм. Энэ зай яагаад гарсан бэ гэхээр эндээс нь ингээд гипс автангаа тавиад үзэхээр цаана тулгачаар энэ модон дээр хүрэхгүй илүү гараад байсан баг. Биш дутаад байсан баггүй. Тэгэхээр цаана нөгөө замаск тавьж байгаа цаасаар бүгэлчих юм чинь болонгон жоох илүү зайтай үлдэн гутаа ийшээгээ жоохон татцсан. Тийм байна. Энийг бас хэвтэйгээр хийсэн. За цонхон дээр болохоор хэвтэйгээр хийх гэсэн чинь жоох утгагүй болоод байсан байхгүй. Гипс авт ингээд тал нь энэ хавьд орж ирээд тэгээд харин босоогоор нь хийж байгаа энэгээр нь юм төсөлт тэгээд тэгээ босоогоор нь тавьсан байгаа. Одоо энэгээр шүү дээ. Тийм байна. За тэгээд эндийг бас бүгэлсэн. Энэ хан онгорхой байсан, энэ онгорхой байсан. Энэ онгорхой байхаар нь чи дэшигээ бүр юм нөгөө шатны доотлын хэсэг байсан баггүй. Тэгэхээр энэ дээр нэг юм араа мод зангиж жагаад тэгээ жоохон доошлуулад энийг ингээд таглцсан.
хүртлийн энэ мэн дээр ингээд гипс автан тавиад таглалцсан байгаа. Яа энэ дээр бол муу адилхан. Эн чин дээшигээ бас нэг тийм тал явтай байсан байхгүй. Таацтай, тал таацтай. Энтлийн нураацсан ягаад гэвэл анх бодохдоо энэ нэг зураас харагдаж байна. Энэ зураасан дээр хаалгыг навчирна гэж тооцоолж исэн чинь энэ зайн жоохон жижигхэн болоод тахаар хаалгын жоохон ийш болгоод биш хаалга нааш нь татахгүйгээр байнд нь үлдээгээд тэгээд энэ онгорхон хантай байхаар нь бас ийм 2x4 мод дөрвөлгэлт зангидж жагаад таазанд нь хадаад тэгээд дээр нь ингээ бүгэлдсэн байгаа. Өнөөдөр энийг бүглэнэ. Энийг бас яаж бүглэх вэ гэд ярилцаад байж байгаа. Энэ дээр энийг ингэсэн байгааз энэ дээр нэг юм жоохон зай гараад байгаа байхгүй. Тэгэхээр дээр нь ийм мод нэмж чадчих жагаад наан гипс автан тавьчих гэсэн чинь хуучин гипс автан одоо нэг хэмжээний зөрүүд байгаа. Тэгэхээр энэ дээр нь ахиж гипс автан тавьж магадгүй. Энэний өмнө тэр дооруугаа тэр бэлэнтүүсийг бас авч таарна. Өчигдөр би яг энийг орой хийчээ тэгээд яваад өгсөн. За өнөөдөр энийг энэ хүртэл хийн гутаа дээдлийн ахиж бүглөөд тиймэрхүү ажлууд хийн дээ. Өмнө нь бол яг ийм байдалтай байсан юм билээ. Нойлын хаалга энэгээр ингээд тэгээд энэ сул дурын шугам нь болохоор энэ талтай байсан байхгүй. Ишиг ингээ холбогдсон одоо энэ хар юутай. Тэгэхээр энийг ингэж нураагаад нааш нь ингэж татаад энэ ч сул дурын навчингуудаа энэгээр нь ингээд татаад сунгаад те нойлын өрөөг нь ингээд томруулсан байгаа. Өмнө нь бол энэгээр хаалгатайсан гэж шүү дээ. Тэгээд ингээд сунгаад өрөө гаргаад эн чи одоо суулт орж ирнэ. Эн чи юм нөгөө толтой кабинет орж ирнэ. Ингээд дүүш бантай. Энэ жоохон том нойлтой болж байгаа. За тэгэхээр тэгэл ажилдаа оръё. За энэ дээр нэг юм хэлээдэх юм. Мэдэж авсан юм а тий. За энэ болохоор нөгөө нэг халаагур болон AC-ний термостат ба шүү дээ. Энийг одоо нөгөө утсын гипс автангаа цоолж жагаад зүгээр энэ нүх гаргаад зөв утсыг гаргацсан байхгүй. Ингэж цоолж жагаад цаашаа гаргаж ирсэн. Тэгээ гаргаж ирэхийн тулд энэ нөгөө утаснуудын хойно нөгөө утаснуудыг салгаад тэгээд одоохондоо нэг чангалаагаа болд энийг авч жагаад ардуур нөгөө будаг орох учраас энийг нөгөө утаснуудын салгаад буцаагаа залгасан байхгүй. Тэгээд тэгсэн чинь юу яд юм биш үү? Доор нь тогийн салгаж жагаад энийг хийхгүй болвол гал хамгаалагч нь шатчихдээ юм биш үү? Жижигхэн нөгөө нэг чинь 3 ампер гэсэн байлоо да. Тийм гал хамгаалагч байд юм байна. Тэрийг шатчихдээ юм биш үү? Тэгэхээр хэрвээ термостат залгаж салгах байгаа хүн байх юм бол доотлын тогоо салгаж жагаад тэгээ энийхээ утаснуудын яахгүй бол хоорондоо богинолтолт үүсээд яач тийм байлээ шүү. Тэрийг анхаараарай цаашдаа хийх гэж байгаа хүн байх юм бол за өнөөдөр энийг зүсээд тэр нэг онгорхон хан байгаа. Энэ хэн дээр хийгээдг юм. За 10 инч гэж байна. 10 инчийн дээдэлтэй бол жоохон багтахаар байх. Тэгэхээр 10 инчээр аваад энэ дээдлийн хэсгийг жоохон хусаад тэгээд энэ хүртэл авчихаар чинь 36 4-3 36 4-3
За одоо болохоор 10 инчээр авчи да. Аяг л тарчлаа шүү дээ. Энэ нэг юм хаалганы хүрээ модод байгаа шүү дээ. Энийгээ хадаас нь авах гэж байна. Хадаас нь авахын тулд цохоод авч болдгүй юм. Тэгэхээр энийг модоо цуулаад хаглаад байх юм. Тэгэхээр пластик гэж байгаа авчаа. Энэ нөгөө хан тэр чигтээ дали болохоор ингээд яг тэгшгэн хуваасан ч гэсэн зай гараад байгаа байхгүй нөгөө. Энэ бас дали яваад байгаа. Энэ дали болохоор тэр дээр зай гарч байгаа байхгүй. Одоо би энэ дээр нь ингээд дараад шүрвтчих юм бол энэгээр хугарах гээд байгаа байхгүй. За дуслаа. Нэг жижиг асуудал гарлаа. За эднэр бол ингэ болцсон. Ингэ болцсон. Оо шалт нэг энийг боо оруулах гэсэн шүү дээ. Эргүүлээс тоош дээ. За энийг ч яг эргүүлээ гэж байна. Өчигдөр орой яг энийг хамгийн сүүлд хийсэн бохоггүй. Тэгээд нөгөө яарч хагаад боо оруулаа хийсэн юм байна л та. За нэг асуудал гарсан.
жижиг асуудал л да. Энийг ингээд хурцсан байгааз. Энэ дээрээ заа гарцсан. Яа тийм лээ. Эсвэл эдрийг тайлж агаад наатлаа эсвүүдийн хойд талд нь ийм мод хийгээд ийм мод ингэж хийгээд яачих юм лөө. Ийм мод хийгээд зайтай хийчих юм билүү гэж бодож чинь. Гэтэ ийм мод ч бас олон байхгүй гоо. Яа тийм лээ. За явуулсан. Тэнгэл хэлэндэ. Одоо гялсын нөрөөнийхөө замаскар орт юм. Ингээд ханыг хийцэн чинь тааз нь гологдоод ирсэн. Энэ ч бүр арай л амарлцсан байна уу. Энэгээ замаскар орё та. За яа чи ямар хүн нэлээ наалдуулаад сайхан хусаал байна. Тэгээд энэ нөгөө юу н цаас нь ямар ч байсан зай гарч болохгүй салж болохгүй гэл. Группны толгоонод бол ирэхэд бөглцсөн. Тэгээд ингэдэм юм ба штэ. Энд чи одоо 45 минут байхгүй юу? 45 минутын дотор хатна гэсэн үг. Тэгэхээр би нэг сая айгүй ихээр найруулсан байсан чинь сүүл рүүгээ бүр хатуураад ирж байгаа байхгүй. Хатуураад ихэд айгүй хөвгтөө болоо гар шилээгээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр баг найруулсан юм шиг байна гэж ойлголоо. Тэгэд энэ хөндлөнгөөр нь тавих чинь бас их зүгээр юм байна. Яг нэг биеийн өндөртөө нурууч чилээд авахгүйгээр яг энэ хавьда тавьчихаар их зүгээр байт юм биш шүү. Тэгээд энэ комментиг бичсэн, санал болгосон, зөвлөсөн хүндээ баярлалаа гэж хэлье. За арга барилаа жоохон өөрчлөлтнө. Нэгдүгээрт нь зурмгаа жоохон шинхэн зурчлаа. Хоёрдугаарт нь энэ 6 инчийн энийг ашиглаж үзсэн. Бичлэг үзэхээр дандаа ийм юм ашиглаад хийгээд тах юм. Би бол дандаа ийм жижигийг ашиглаад байсан байхгүй. Ийм жижиг талаар нь те. Ийм жижиг ашиглаад байсан чинь тэгээ жоохон бас сайн чадахгүй байгаа. Энэ томыг ашиглаад үзье гэж бодож байна одоо.
Сая баахан бичлэг үзлээ. За томоор хийхээр арай л дээр байна. Ийм урт дээр ямар ч байсан. Яг ийм жижигхэн ийм жижиг хэсгээр яад юм байгаа. Мэдэхгүй байна. Энэ урт дээр бол айгүй энийг бол айгүй айтайхан болж байна. За түрүүн нэг шингхэн зураад том шпатлаар хийсэн чинь хамаагүй дээрдэж байна. Ер нь ингээд гайгүй хурдан явчих шинжтэй юм байна. Тэгээ өнөөдрийн ажиллаа ингээд дуусгая. Хүүхдүүдээ авах цаг болсон байна. Гялс яваад хүүхдүүдээ авъя. Дараа 7 хоногт ирээд энэ өрөөгөө дуусгаад тэгээд энэ том өрөө нэг баахан гипс автонгууд хийсэн байгаа шүү дээ. Тэр мэрийгээ дуусгах. Тэгээд дараа 7 хоногт баг энэ нойлын хааныг бүглэхэд ч болохоор болчих واخ. Гипс автонгууд нь бүгд байгаа. За тэгээд уцаас солиод явцгаая. Камерны маань цэнийг дууссан. Ер нь бол саяны яг шингхэн зураад тэр том шпатлаар юг эртгэл үздэг байж. Тэгсэн бол хамаагүй хурд явах байсан байна. Би бол энэ минь дээр ч айгүй цаг алдаад байгаа шүү дээ. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. За тэгээд эцэст нь миний хэлмээр байгаа ойлгуулахыг хичээгээд байгаа санаа нь юу вэ гэх юм бол хэрвээ өөр чинь амьдрал нэгэн хэвийн болцсон, жоохон уйтгартай болцсон, эсвэл өөрөө комфорт зондоо орцсон ч юм уу те. За эсвэл ирээдүйн чинь одоо яг ингээд өсөж дэвжих нөхцөл байдал чи яг бүрдээгүй харагдахгүй байх юм бол одоо жоохон комфорт зоноос гараад өөртөө чаленж өгөөд ингээд өөр зүйл рүү ороход ер нь оройтойгүй шүү гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь энэч болохгүй байна, тэрч болохгүй байна, ийм ч юм асуудалтай. Тэрнээс болоод энэ ингэчлээ гэдэг бусдад бити буруу гэж байгаа. Бусдаас бити буруу хайж байгаараа өөрөө хэрвээ хичээх юм бол болно бүтнэ гэж би бодож явдаг учраас яг тэр одоо зарчмаа бариад ингээд явхад бол амжилтанд хүрнэ гэдэгтээ би бол итгэлтэй байгаа. Тэгэхээр та бүхэн надтай хамт байгаараа бичлэг үздэг бүх хүмүүстээ баярлалдаг шүү. Лайка дараарай, subscribe дараарай, коммент бичээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэгээр иргэд уулзъя.